Өдрийн лайв ажиллаж байна. Лайв гэж бичсэн байна борлоо. Тэгээ тоо явдаг гэдэг. Хүмүүс орж ирээд. Тэр одоо ажиллаж байна. За орой минь манайхаа өсрээд гүгээд ороод ирцгээгээрээ. Өнөөдрийн лайваараа өчигдөр энэ лайвтай холбоотой асуулт гарсныг одоо сонирхол татсан асуулт байна. Тэгэд энд хариулахаар болж байна. За Эрдэнэсүрэн Эркагийн хариулт асуулт байсан байна. Хүүхдэд дарамтлж, чамлж, итгэхгүй байгаагаа анзаарахгүй байгаа ээж авд хэрхэн зөвлөх нь дэмтэй вэ? Хэрхэн ойлгох вэ? гэж бичсэн байна. Тэгэхээр энэ чинь үгс хоёр үг мөн. Хүүхдэд дарамтлж тийм үү? Чамлж гэдэг чинь үгс вэ? Итгэхгүй байгаагаа анзаарахгүй байгаа ээж авд хэрхэн зөвлөх нь дэмтэй вэ? Хэрхэн ойлгох вэ гэсэн байна. Би наадах ажиллаж байна уу? Ажиллаж байна. Энд 21 хүн ороод ирсэн харж байна. Олон нийтээр хараад байгаа юм. Олон нийтээр харж байна. Тэгээд сонсож байна гэд гараа явуулсан байна. За. Тэгээд саяын асуултанд одоо хариулна. Ерөнхийдөө хүүхдтэйгээ хэрхэн харьцах вэ гэж ойлгож байна. Тийм үү? Тий, ерөнхийдөө. За. Эцэг эхчүүдийн хүүхдээсээ одоо хүсдэг зүйл гэх юм бол амжилт байдаг тийм биз? Өөрөөс нь илүү ухаалаг, өөрийг нь гайхшруулсан тийм байдлыг хүсэж байдаг. Тийм биз? Гэтэл яг түүнийг илчлэхэд эцэг их ойлгодоггүй. Илчлэхдээ ойлгодоггүй. Хүүхдэх амжилтыг олохгүй гэж ойлгодоггүй. Ихтэрхийх өндөр шалгуур ихэд байна гэсэн үг. Тэр өндөр амжилт өөрөө юунаас гарч байдаг вэ гэдгийг өөрөө туулж мэдэхгүй учраас. Түүнийг үнэлэх чадвар байдаггүй. Охинчтай юу? Тэгэхээр эцэг хүүхэдтэй харьцахтаа нэг бол чадваргүй, тийм үү? Хүүхэд гээд хүн ёсны сэтгэл зүй агсаж харьцдаггүй. Нэг бол хитрхи сэтгэл тавьж байна гэд нөгөө их усалж цэцэг алдаг шиг сэтгэлээр алдаг. Энэ хоёрын аль нь хүүхэд гэдэг нь чухал биш, өөрөө өөртөө харилцаж байгаа зан чанар байдаг л да эцэг ихэд. Өөрөө нөгөө инхрээлэл хайр идлээгүй хүн, тийм үү? Өөрөө тийм төрлийн халамж хүсэж байсан хүн хүүхдтэй нэг талдаа илэрхийлдэг. Тийм үү? Намайг бага байхад ийм боломжуудыг ээж маань өгөөгүй учраас аав маань өгөөгүй учраас тэр боломжуудыг хүүхдтэй өгчих юмсан гэдэг. Тэр хүслээ хангаал хүүхдтэйгээ харьцаад байдаг болохоос биш. Яг үнэндээ тэр хүүхдэд өөрөө өөртөө харьцаж байгаа юм шиг л хандлага гаргаад байдаг. Нөгөөх нь бол хүүхэд гэдэг биетийг ойлгохгүй. Учирхаас харилцааны зааг үсгэж байгаад ямарваа тод одоо амжилт үүсгөөл л харьцаад үгүй бол тэгээд өөрөө надаас зайгаа барай байж гэсэн юм хандлага гаргаад байдаг. Үнэндээ ямар эцэг их хүүхдээ мөн чанараар нь хүлээн авдаг гэх юм бол байнга харилцаж дэвшил бүхнийг нь үнэлж алдаа нь хаана байгаа, өмнөх алдаанаасаа өнөөдөр хэдий зэрэг өсөв, цаашид хаа хүртэл өсөх боломжтой вэ гэдгийг ажиглагч эцэг их л хамгийн төгөлдөр эцэг их байдаг. Гэхдээ 90 ээж ав байлаа гэхэд бараг 80-аад нь тийм чадваргүй байдаг. Ойлгож байна уу? Тэгэхээр хүүхдтэй харьцах нь чухал гэдгийг эхлээ ойлгоох. Эхлээд хин юм бэ? Юу чаддаг юм бэ? Яах гэж энэ хорвоо төрсөн юм бэ? Яагаа манай гэрт байгаа юм бэ гэдгийг олоод гооч. Чамаас бүтснээс гадна эн чинь орчлонгийн нэг бүтээл гэдэг талыг нь хүлээн зөвшөөрөөч. Ойлгож байна уу? Чамаас ондоо шах шин чанарыг олж хараач.
чамтай эжэсэх чанарыг нь олж хараач гэж. За тэгэхээр олж харах бол зайшгүй харилцах хэрэгтэй. За хамтраад гэрийн даалгавар хийлээ. Хүүхэдтэйгээ. Ер нь тэр үед бол нэг боловсролын байгууллагаас албадаад байна. Тийм үү? Танаа хүүхэд хинбэ гэдгийг эцэг эхтэн тулгын шаардсан таниулдаг л да. Тэр болтол эцэг их бол болоод байна, идээд байна, өмсөөд байна, хувцлаад байна, алхаад байна, ваагаад байна, зэйрүүл байна гэсэн иймэрхүү хэдэн шалгуураар л туучиж явж байгаа. Гэнт гэрийн даалгавар дээр анх удаага хүүхдтэйгээ сайн уу гэх нь холгүй юм болно шүү дээ. Тэгэд анх удаа тийм үү даалгаварт хүчин мөхсдөж байгаа хүнийг хараад яагаад ийм юм чи чаддгүй юм бэ? Би чадаад байхад чи яагаад чаддгүй юм бэ гэх. Нөгөө суралцаж байгаа бийт чаддаг бийт хоёрынхаа ялгааг олж харахад болждаг. Тэгээ анхны 10 даалгавар дээр хөө мундага наатахаа хийж дуусгах нь чухал шүү. Алдаа нь хамаагүй шүү дээ. Яагаад гэвэл эхлээд ажил дуусгаж сурах хэрэгтэй. Гэрийн даалгавар дуусчихна гэдэг мэдрэмжийг л тухайн хүүхэд авч явал болоо байхгүй юу? Эхний 10 даалгавар дээр. Тэрний дараа л дотоод жижиг сажиг эмийг нь анзаарах хэрэгтэй. Ухамжтай юу? Тэгэхээр дөнгөж одоо 1-р ангид орж байгаа хүүхдүүд бол эхлээд ажлыг дуусгаж байна гэдэг мэдрэмжийг авах нь чухал байдгийг шүү. Төгөлдөр бүтээж хэрэггүй. Жийч ажлаа төгөлдөр бүтээдэг юм биш. Тийм үү? Цагт нь намжуулаад дуусаж байна гэдэг чадвар чинь тухайн хүний хамгийн анх ойлгох ёстой мэдрэмжүүд. За тэгээд ерөнхийдөө нэг 10-аад үйлдэлийн дараа тухайн дадаад за ингэ дуусчих юм байна гээд. За газ дуусгачих гэдэг зан нь яг чам шиг илэрч гарч ирнэ. Тэр үед л чанаржуулалтыг нэг нэгээр нь хийж эхэлнэ. Нэг нэгээр нь 10 ормон үйлдэл дээр чанаржуулалт хийн. Ухамжтай юу? За эхлээд бол гэрийн даалгавар дуусгах ёстой. За дараад нь за хамгийн амархнаасаа тийм үү цэгцтэй бичих хэрэгтэй. Дараад нь үйл үгийг зөв бичиж байх хэрэгтэй. Дараад нь нэр үгээ зөв бичиж байх хэрэгтэй. Дараад нь тэмдэг үгээ зөв бичиж байх хэрэгтэй гэдэг алхамчлан сайжрах ёстой шүү. Яг энэ үед л тухайн хүүхэд эцэг эхтэйгээ харьцаж байхдаа нөмөр нойлгийг авч дээрэс нь хаана ямар алдаа хийж байгаагаа олдгоос нэг дор тэр их хэмжээний алдааг хүүхэд ойлгодоггүй. Тэгэхээр хүүхэд чи чаддаг, хүүхэд чадахгүй гэдэг бол нөгөө хүнд чи яалтчгүй илүүрхэх мэдрэмжийг чинь төрүүлнэ. Тэгээд нэгэнд яагаад чи нэг дадлаараа сурчихсан зүйлийг бусдад заах шиг хэцүү юм байдаггүй. Тэгээд та нарыг ихэвчлэн дадлаар чинь сургацсан байдаг учраас бусдыг хөхөөлөх чадваргүй байдаг. Тэгэхээр хүүхдийг ингэж алгуураар хөхүүлээ сурчвал өөрөөсөө доор хүнийг хөхүүлэх чадвараа олдог. Өөрөөр хэлбэл чи ямарваа нэг байгууллагын ахлах бол тухайн хүний алдааг багаар засаж байгаа төгөлдржүүлэх. Яг хөөргөний доторхыг ухтах шиг тийм чадварыг эзэмшдэг. Ойлгомжтой юу? Тэгэхээр айл болох бүх алдааг энэ үдээр одоо цэгцэлж дуусгахын оронд нэг ч алдаа бүр хамгийн олон одоо жижиг алдааг тооч бүртгэж байхад нэг нэгээр нь заснан дээр. За одоо цэгцэн сургах гэж байна. Тийм үү? За тэгэхээр тухайн хүүхэд цэгц гэдэг үнэндээ ойлгодоггүй. Тэр ойлгохгүй ертөнцөөс чийч гэсэн шин зүйлтэй тулгараад ойлгохгүй аажимдан ойлгодог цаг хугацаа явах тусам чадварчдаг гэдэг ойлголтоос гарахгүйгээр сургах хэрэгтэй. Тийм үү? За тэгэхээр эхлээд яддаж жижиг тоглоомоо хураагач гэдгээс эхэлнэ шүү дээ. Тэгэхээр цөөхөн амархан харагдана. Хүн тийм юмнаас эхэлж дадал суудаг. Яг би энийг хийж чадна гэж итгэл төрөх бяцхан амжилтууд л хүний амжилтын үндэс байдаг. Ухамжтай юу? Яддаж жижиг тоглоомоо хараагач миний хөөрхөн хүүхэд.
тэр нэг заавал нэг өөрт нь анхаарал хандуулж хүндэтгэж байгаа тэр хөөрхөн хүүхэд юм. Миний өрөө минь хайрт өрөө минь гэдгээ хэлнэ шүү дээ. Тэгэхээр би бас ингээл 3-4 насны өчнөө олон дэггүй банднаар дүрсгүй юм охидтой байла. Тэгээ цэгцэнд бол яддаж улаан өнгийн шагаага хураач хаачаа гэхээр дөгөөд үлч намайг шуулаад байдаг. Яах юм бэ? Ялгаж хураахан бүгдийг хураач хэл та гэд. Тэгээл цэгц эхэлж байгаа юм да. Ойлгож байна уу? За одоо ширээгээр нэг бал тараага хийцэн байна. Чи наанаас ядаж улаан ногоон шар 3 өнгийн хураачаач гэхээр яршиг бүгдийг хураачиг гэх хичээл зангаар бид нар чинь цэгцэлж эхэлнэ. Залтай тий. Тэр олноос чинь сонгоод ингэх бас төвхтэй байна шүү дээ. Тий, базаад хийчих юм дээр. Тэгэнгүүт нь базаад хийгээд ахна шүү дээ. Тий. Эсвэл алабаар тийм одоо бүр их хачаархалтай даалгавар өгч болно. Алтаагийн засахын тулд. За ингээ балаа ширээн дээгүүр тараага тавьсан байна тийм үү. За үзгийг нь баруун талд нь хараандаг нь зүүн талд нь голоос нь яг солонгийн өнгөөр дараалуулаад хураачих. Юугнаа гал бод очин бүр нэг аимшигтай том даалгавар харж байгаа хийх гэж байгаа юм шиг юм болно шүү дээ. Би хэлсэн шүү дээ би чамд. Үзгийг нь баруун талд нь харандаг нь зүүн талд нь солонгийн дулаан өнгийн дараалал хураачих гэж байна гэдэг. Тэгэхээр зүгээр л хураач хэл та гэх юм. За яг өнөөдөр тэгье гэдэг. Гэх байдлаар тийм үү. Тэр даалгаврыг заавал гүйцэтгэх ёстой. Тэм нөхцөл өгүүдийг нь хэлэх ёстой. Аашаалахаараа гэдэг. Хүүхдүүд тэр нэг байнга л аашаалж байдаг, бидний байнга л уцаа харгалж байдаг зүйл нь басчихсан байдаг. Чихгүй толгонууд. Тийм чихгүй толгойлно. За хүүхдүүд тэгээд их эцэг эхийнхээ толгой дээр гарах тусмаа байж гэдэг үгийг хэлдэг штэ. Тийм. Байж байгаад болъё. За энэний дараа энийг хийчээд гэх хичээлэг хойшлуулалтыг хийж идэг. За тэр үед ямар суухаар сэтгэх ёстой вэ? Яаж тэд нэрийг барьж идэх вэ? Байжгийн эсрэг яаж тэмцэх вэ? За чи нэг тэмцээд үзэх гэж. Байжи гэдэг. Байжи гэдэг л. Хүлээдэг штэ. Хизээ хийх юм. Тэгж байгаа л нөх тэд удаа хэлсэндээ хичнээн хилүүлдэг юм бэл. За наадах чинь төвөө юм л зүйлээ. Биелэх ээжүүд тэгдэг. Энэ угаасаа зуршил болсон байдаг. Тэгээ ээжийг тэгж байлгаж байгаад нэг уурлуулаа дараа нь хийж болох учраас заавал тэрийг эвдэх хэрэгтэй. Тэр яах вэ? Байж гэдэг нь хэдэн минут вэ? Би сэрүүлэг тавиадах юм гэдэг байхгүй. Юу тавиадъя? Сэрүүлэг. Цагны юу? Тэ. Тэгээ сэрүүлэг дуурахад тэр хүүхэд хийцэн байх ёстой. Тэгээгүй хариуцлага тооцсон. За байж чи хэдэн минутын дараа хийцэн байх юм. За 30 минутын дээр тэр нар чаа бултах гээд маш хурдан бултах гээд цаг хэлнэ. За яг эндээс цаг баримтлах арга барилыг судлах чаддаг. Та нарт бол сэрүүлэгтэй цаг олдно. Биднэрт болохоор яадаг вэ гэхээр нөгөө нэг тусаал ашигладаг байхгүй юу? Тусаалаа. Тэгээ манай гэрд чинь нэг шарсуу гойжуулаад нэг аарт шахаа тавьсан нэг тусаал байдаг да. Тий. Тэгээ тэрэн дээр аяг тавьсан. За аяг дүүрхээс өмнө дуусгах юм биз дээ. Талцсан байх юм бол аллаа таяхаа өвчөө таяхаа мэдээ шүү. Тийм үү? За эсвэл тийм үү. Хэрвээ энэ бид нар чинь тусаалаар хэмжиж байгаа юм. Та нар бас сэрүүлгээр хэмжиж болно шүү дээ. Хэрвээ аяг хайлаад дууссан байхад чи ажил дуусгаагүй байх юм бол өнөөдөр шал өв бан шүү. Гэт нэмэлт ажил дараагийнх нь хүндөвтөр ажлуудыг хэлж өгдөг. Тэгэхээр хүнд ажиллаа хийхгүй тул өөтөг чинь хөнгөн ажиллаа хурдан хийдэг. Нөгөө байжийг хурдан сарндаг байхгүй юу? Тэгээд ингээд тэр байжээ гэдэг өөрөө хэдий хугацаа агаар вэ гэдгийг хүүхэд баримжаалаад эхэлмэгц цаг хугацааг баримжаалах чадвар өсөд байдаг. Тийм байна. Хүүхдтэй ч гэсэн тийм ээ. Эдгээр чинь байжээ гэсэн хэрнээ цаг хугацаа нь бол байжээ гэдэг өөрөө цаг биш. Юу байхгүй шүү дээ. Ойлгохгүй шүү дээ. Тэр байжээ гэдэг тий байжийг цаганд баримтлуулчихаар л тэд нэр цагийн мэдрэмжтэй болоод байна. Яг одоо хийж байгаа ажил нь хэдэн минут үргэлжил, хэдэн цаг үргэлжил хийн. Тийм үү? За
За тэрний дараа би хийхэд хэдэн цаг зарцуулах юм гэдгээ тооцоод эхлэнгүүт нэг оюун ухаан ч хөдлөөд эхэлнэ шүү дээ. Тийм байна. За яг өөрсдөө хийж байгаа үйлдэлүүд дээр заав нь тос шаргааж ийн. Тийм үү? За дуусмагч би хийцэн байхыг харна штэ. Гэд хариуцуулна штэ. Тийм биз? Шаргаахад нөгөөдөг чи хөвтчихлээ байвал. Одоо би дуусчихлаа. Одоо чи яах гэж байна гэдэг. 2 ажил штэ, 3 ажил штэ. Одооноос ахуулаад гэдэг. Ажлаа нэмэх гээд. Ажлаа нэмнэ штэ. Урдаас үг хийлэх болгонд чинь 4 ажил, 5 ажил гэж нэмээд штэ. За, тоглоом хураах байсан ихэндээ. Өөрөө хувийн хамгийн жижиг тусламж өсөж байгаа ажил тийм үү. За, тоглоом хураах, шал уугах, тоос арчих. Аяагуугаах, үнс зайлуулах гэдэг ингээл тоог нэмээл байна штэ. Тэгэх тусам хашаардаг байхгүй. Өөрөө хэлбэл байж өөрөө байхгүй бол. Дээрээс нь цагийн баримжаас урч байна. Тийм байна. За тэгэхээр бажиг байхгүй болгох арга зааж өглөө шүү. Тэр амар байгаа. Нөгөөтэй бүр хүүхдийг тийм үү. Эрт сэргэх зуршилд автуулна гэж маш хэцүү зүйл байдаг. Орой унтахгүй. Шөнө унтахгүй, өглөө сэрэхгүй. Ялангуяа энэ өсвөр насныхан хавьд маш том асуудал та. Яг баг байхад нь бол өгчсөж байгаа сэрчдэг бол за нөгөө биеийн дийлдэхэ болсноос хойш, өргөж даахаа болсноос хойш сарны гонжийн жоо шүү дээ. Тэр үед яах вэ? Тэр үед тараа яах вэ? Орой унтаач л гэж. Орой унтаач гэнэ өглөө сэрээч. Энэ чинь бүр 900 жил байж л байсан асуудал шүү дээ. Өстой байж байхгүй юу? Тоглоодод давтамжтай болол тэр чинь тэгэл хэрүүл болно шүү дээ. Өглөө боссонгүй. Хичээлдээ явсангүй тэглээ гэл тэ. Асуудал болох юм. За тэгэхээр яаж босох вэ? Та нар орой яаж босох вэ? Орой л ирт унтуулна шүү Үгүй дээ. үгүй. Тэр унтахтай тэмцээ тэрүүгөө сэрэгтэй тэмцсэн дээр байдаг байхгүй юу? Сэрэгтэй тэмцэнэ. Тэгээ өглөө чинь сэргэл босоод сэрэх шүү дээ угаасаа. Босно үсттэй. Босдогчгүй байдгийг. Босоо. Босдогчгүй. Босчоод босоо унталт хийдэг нь бас байна. Нүд хариулж сүүдэр бараад гэдэг нь байна. Тэд нартай чинь тэмцэлдэж өгөн шүү дээ. Тийм би бас тэгжсэн. Нэг удаа холигдуулж ирсэн шүү дээ. Босож явахгүй. Тэгээ бүр айгүй олон удаа давтагдаа. Сүүлдээ хүнжлэн ингээд татгалаар албаар хүнжлээ тасна өмрөөд. Тэгээд унтахгүй тэр чинь сэрэн байгаа байхгүй. Тэгсэн гэрний албаар гүжээд босохгүй тийм ээ. Тэг хүнжлэн ингээд зулгаад босохгүй. Тэгээ хөлнөөс нь татгалаар гараа явуулаад орныхоо толгон дээрээс зурчаад босохгүй байгаа юм чи. Тийм ирэх юм балаагарч байдаг. Тэгэхээр үснээс нь зулгаж байгаа босгож ирсэн шүү дээ. Тэгсэн чинь дараа нөгөөдөг чинь бас юу болдог вэ? Өглөө болгоно чи сэрээдэг юм чи хичээлдээ яв гэдэг. Тэг чи дараа нөгөөдөг маань бай явцсан бол та явчих гээд нэг 2 өдөр болж байгаа байхгүй. Тэгжсэн юм хийж явтал гинт ингээл чимээ гараад хахад хуцаа өмссөн. Тэгээд өглөө босоход байхгүйсэн юм чинь нөгөө өрөөгөөр явчихад байгаа шүү дээ. Яасан гэдэг тэгэхээр хичээл юу яцсан өнөөдөр хичээл орохгүй морохгүй гэдэг нэг юмрхүү мэрхаар нэгтгэл. Тэгсэн чинь нэг удаа нөгөөдөг чинь юу шкафнаас олсон шүү дээ. Өглөө надад сэрэг гэл ирэх хооронд шкафнд ороод нуугдсан. Тэгэхээр би харчаад тэрний анзаарахгүй хичээлд явчих гэж бодов. Тэгээд нэг 3 өдөр нэг хөлөгтүүлсэн удаа байт. Тэгэхээр мэдснээс хойш шкафыг онгоолгож үздэг. Би болохоор ингэж тавьчихсан байсан. Нар өгтөөгүй өгдөө чиний хувьд ихлээгөө. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаа чамд хамаагүй, өнөөдрийн хоол чамд хамаагүй гэж суучдаг л да. Хоол өнөхгүй юм. Тий. Ерөөсөө юу ч өгөхгүй. Тэр хүний хувьд өглөө сэрээгүй учраас өнөөдөр эхлэегүй. Тэгэхээр өнөөдөр болж байгаа амттай, сайхан юу тэр бүх үйл явдал тэр хүнд хамаагүй л дээ. Нэг тиймэрхүү аргаар тэмцэж байсан.
Ойлгож байна уу? Тэгэхээр юу байх нь шүү дээ. Хоолтой нэрж шүү дээ. Хоолтой байдгаа санхүүтэй нэрж байгаа байхгүй юу? Тийм үү. Бид нар бол тэгж чаддгүй шүү дээ. Тэгэл тэрүүхэн авда хэрэглэжэл тэгэл оройн хоолыг мэдэл хувцсан гэрэ тэгээрээ тэр хүний хувьд өчигдөртөө үргэлжлэж байгаа учраас өнөөдөр бидний амьдралд оролцохгүй байхгүй юу? Ширүүнэ. Нөгөө энэ хатуу гарах чинь нөгөө хитгэн удаа хэрэглээл шувтарчдаг байхгүй. Өглөө нар мандахаас өнөөдөр эхэлдэг гээд нөгөөдөл чинь чэйжилж байна. Бүр амралтын өдөр ч унтах хэрэг өгөхгүй шүү дээ. Ямар бид нарт хишиг буусан өдрүүдээр нөгөө өсвөр өснө насныхан ч бас унтдаг. Би өчигдөр шөнө хижигд гараа үддээ энэ төр гэж эрхэлж тонин. Нараа хотхыг хараагүй бол хэний ч өнөөдөр эхлэегүй гэж үдэн шүү дээ. Тэгэхээр тэр нэг юу ах юм бэ та? Сонин сэтгэлдүүд төрүүлэх нь тий. Одоо хүцэн чим шиг хайшиж. Тий. Айгу сонин сэтгэл. Тэг ерөөсөө би өчигдөртөө амьдраад байна гэдэг ойлголтыг төрүүлчихдэг байхгүй. Цаг хугацаанд явахгүй байгаа. Охончтой юу. Ажилгүй байхад өглөөсөө жаадаг байна гэдэг нөгөөдүүл чинь. Жаахан том болоод 20-од насаар архаагаад ирэхээр бас гүрдэж үзэн. Тэг нь. Үгүй өөрөө өөртөө ажил оноод чадахгүй хүн үргэлж хүний дор байд юм а минийхөө гэж сургана шүү дээ. Тэгээ өөртөө тэгээд хар үрээр осчод хожигноод ядаргаатай юм бэ те. Одоо ойлгомжтой юу. Яг нөгөө би ч нөгөө олон хүүхдүүдтэй учраас нөгөө тусын одоо өсвөр насныхнаа нэг гэрт, бага насныхнаа нэг гэрт ээжтэйгээ гихчлэн хуваарлаад танах шил бас олон өрөө болждаг учраас тэр олон өрөө болгонд тусын хэрүүл өөрнө штэ. Жишгэн тэр архагаар хар хөвгүүд дээр шивэрний хэрүүл бол байнга дэлгэрнэ. Шиврээ угаа гэдэг. Тагна. Хүн өргөж зүс халтармаар юм өнөртлээ гээл. Чамаг юм байхад ямар их нэрн тоодог ингээд л. Өчнөө хэрүүлээд гарна шүү дээ. Байдгүй биш байдаг юм байхгүй юу? Тийм байна. Гэхдээ олоодоо тэгээ хэлэх юм бол нөхөгч үгэнд орохгүй л яах вэ? Чи өчигдөртөг амьдраад байна гэдэг. Тэгэхээр өчигдөрт нь хаяа шүү дээ бүр. Тэгэхээр яг тэр хүүхэд нэг өдөр одоо хоолгүй хонно гэсэн үг юм тий? Нэг биш нэжгээд хоногоор ч өчигдөртөө байж магадгүй. Бага юу тийм хүүхэд? Байд. Гүргэр тий? Гүргэр. Тэгтээ тэр чи хичнээн унтлаа гэхэд нойр бол хана шүү дээ. Нойр хана нь ходоод хонхолцно гэдэг л үнэн багхгүй юу? Яг үнэ. За. Тэр өглөөс ирэх тэр нэг нойрноос болож тийм үү. Тэр өглөө нарны туяалаг орон цаг мэдрэхгүй байна гэдгийг л хүүхдэд ойлгуулах хэрэгтэй л дээ. За. Ухах нь. За ухлаа. Банк тавтагддаг гэрнэ. Юутай нөхдүүдтэй хэрхэн тэмцэхвэ гэдэг аргыг зааж өгдөө тэр цаг үед. Одоо бол бид нар чинь тэгэл өглөөл боссонгүй, тэгсэнгүү гэл ингэ. Наадгүй чинь. Баян сэтгэж шинээр олж авах гэж. Үгээр тий? Үгээр. Үйлдэлээр илүү төгөлдөр яраг олж авах гэж яста зоовно. Ягаад гэвэл би нэг араагаа 3-аас олон давтах дурггүй. Хэрвээ би тухайн хүүхдээ 3 удаагийн давтамжаар тухайн муу үр дүнг арилгаагүй бол аргаас өснө дээр байхгүй юу. Тиймэрхүү зарчмаар явдаг учраас ер нь аавар 3 хэлүүлчих юм бол дараагийн байдал ер нь хүндэрнэ гэдгийг тэд нэр бүгд ойлгодог. За тэгэхээр өөрөөр нь өөрийг нь биеийг нь даалгах, зарцуулах зандалчин биш дээ ямар гэж ш. Та нарыг зандалчин байна гэж, зандалчин байна гэж ш. Хүн өөрөө өөрийгөө засчихдаг байсан бол ном сурах бичгээр ч яах юм, багш оюунтнаар ч яах юм, хууль засгаар ч яах юм, ус төрч нөөр ч яах юм, удирдлагч, мандаалагчаар яах юм.
Хүн өөрөө өөрийгөө зарч чаддгүй учраас энэ олон төрлийн засварын арга чинь байдаг юм шүү дээ. Мэдээж би хүүхдийнхээ эд эсийг тийм үү. Мэдрэлийн эсэн дээр нь хохироож бухимдуулдаг өөхлөг эдэн дээр нь зовоодог хүн биш ээ. Яагаад гэж өсөх гэдэг чинь жамын асуудал. Өөрийнхөө хариуцлагаас үлсэж байгаа үед бол зүй ёсны зүйл байхгүй юу? Тийм байдтай. Тэгээд дадалт сурна штэ. Бид нэр одоо өглөө тэдэн цагийн үед босох хэвээр оройд ингэж явах хэвээр гэдэг нийтээр амьдарч байгаа юм чинь тий. Ажил төрлөөхий сурна. Өглөө босно, амьдралаа авч явна гэдэг ингээд зайлшгүй шаардлагатай зүйлүүд бас гарч ийн л та тий. Хамгийн гол нь ийм байхгүй. Өөрөө өөртөө даалгавар өгч сураагүй хүн иймэрхүү асуудалыг тарьж байдаг. Юу хийх, ямар зорилготой байх, тийм үү? Ямар ажилд, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мэдж байгаа хүн бол хизээж бусдаар амьдралаа заалгадгүй байхгүй юу? Гэтэл өөрийнхөө амьдралыг төлөвлөөгүй хүн бол заавал бусдын орон зай шаардлагатай болдог. Тэгвэл тэргүй миний орон зайд амьдраад байгаа хүн тийм үү? Тавьж байгаа шаардлагыг биелүүлэх л ёстой болно. Гэхдээ тэр тавьж байгаа шаардлага нь зөв зохистой амьдралын төлөө байвал зүйтэй болоод ирнэ шүү дээ. Тэгээд хүн муу үг үлдэхээр тэрийг өмөрөх мянган учир олоод тавьж чаддаг. Сайн зүйл дээр бол ганц сэтгэлийн хөгөөрөл зүтгэж байдаг амтэн юм хойно. Унтдаг ээж авууд л занжлаа, зандарлаа, мойр гэж ярьж байгаа яг үнэндээ. Адилхан хүүхдүүдтэй хагас ус сэдэр юм чинь сайхан унтаад авъя гэлөө. Тэгээ унтна үсттэй. Сайхан унтал давсан дотор л байд юм да яг үнэ гэлээ. Бичиж ухамжтай юу? Ухамжтай байна. Би нэг их юу хэмт хүн өглөө сэрэхдээ анхаарах юм бол оройн унтахтаа анхаарад угаасаа тэр өглөө сэрэхэл гол зорилгод хандах юм бол өдрийн хуваарлалт тагширч игдэг. За хэшиг өдөрт гарнаа. Одоо шөнийн ээлжинд гарнаа гэсэн үг. Тэгээд ирэхээр маргаашчингаа ногоорхыг бол яг нөгөө нойр үрж байгаа үед бол боддог. Тийм үү. Гэхдээ яалтачгүй мандах нарыг хараад өглөөнөөс тийм үү баг уд хүртэл чи хөдөлмөрлөх ёстой. Тийм үү. Тэгээд баг удаас хойшоогоо нэг жоохон унтаад амарчхад бол сэрэгчдэг байхгүй юу? Ухамжтай юу? За бас ийм асуудал. Яа энэ одооны хүүхдүүд их мэдэмхий болж энэ гажгийг тайлбарлаж өгнө үү? Чи мэдлэггүй байгаа юм. Давж сэтгэхгүй байх гэсэн үг. Гэх юм бол тэрийг сайтар байцаагаад авах хэрэгтэй шүү дээ. За тэгээд тэгвэл тэр уршгийг яах вэ? Энэ уршгийг яах вэ? Энэ алдааг яах вэ? Тэр алдааг яах вэ? Энэ зовлон чи өөрөө үүрхүү гэдэл ирэнгүүт дууга болдог л хороо. Их мэдэмхийд нэг аваа наа чин цаг үе биш гэдэг. Наа цаг үе чи би зохион бүтээсэн. Та нарын үе бол хоцрогдсон үе гэдэг. Оо тэгнь. Танаа үеийг бид нар бүтээсэн болчраа гээл томрно штэ. Тийм үү. Хөрсөнө болож үрэн булчлагдаж цэцгэн болж нахиалчаад бити томроод үнцийг мэддэж юу вэ? Өөрөөс минь гээ. Үг зааж өгч гэж босож гаргана штэ. За тэгвэл чи тэгж их мэдэж байгаа юм бол манай гэрийн нэг тийм асуудлыг шийдвэрлээд хэвтэй гэдэг. Угаасаа гэр бүл шийдвэрлэж тухайн хүүхдийн чадах асуудал байдаг. Гэхдээ их мэдэмхийнүүд тэрийг шийддэг л дээ үнэндээ. Ухамжтай юу? Өөрөөс нь илүү одоо ухаантай зүйлийг асууж тайлбарлуулах нь шүү дээ. Яа, эсвэл мэдлэг нь хөрөхгүй талбарт ажиллана. Тийм байна. Тэгэх юм бол тэр нэг ингээд давж гарч иж хэд даваад гарцсан байхад
хэлэх үгүй л болох юм байна да. Угаасаа хүндлэлийг ойлгоод эхэлдэг. Би чинь тэр нөгөө нэг архигруудтай тэгж та хөвшөрсөн юу яасан гинэ тэр хуучирсан дуудуулж ийсөө. Дуудуул нь штэ угаасаа. Тий. Таны их одоо танахаар бол англи хэлдэг юм та. Манахаар бол зүгчд хэлдэг юм та. Томорцгоо штэ тэр гадаадаар яриад. Үсрэн тэр бол. Зүгчдээр яриалаа. Тийм 3 зурчид үг сурцсан биш толгой хайлаад бол. За. Тэгэхээр тэгээд өврөө салах болцсон юм бол одоо тэгээд богцааваа зурчид явдаа гэл. За маа гэдэг ихээ баясан гэдэг чинь. Тэгээд манай гэрийн богцыг авахгүй шүү чи гэдэг байхгүй юу? Яхаа. Манай гэрийн богцыг авч явахгүй шүү гэж. Өөрөө хэлбэл миний өмчийн зүйлээс юу гэж авахгүй дам биеэрээ яв гэж байгаа юм. Эндээс л хэр хэмжээтэйгээ мэднэ бэ? Нөгөө чинь. Одоо бол тэгээд за би англи руу яв юм. Миний зардлыг гарга та нар гэх юм шүү дээ. Гэхдээ тийм их мэдлэгтэй чадвартай хүн чинь өөрөө зардлаа гаргана шүү дээ. Гэхдээ би бол мэдлэггүй хүүхдээ мэдлэгтэй болгох гэж гадаад явдаг хүн. Явуулдаг хүн. Мэдлэгтэй хүнийг мэдлэгтэй болгож яхад хөвшүүрэг хийдэг хүн биш тэр угаасаа тэмдэг чадвартай гэдэг. Ингэж л барьж иддэг байхгүй юу? Тэгэхээр миний мэдлэггүй хөвгтөл болж дууссан шүү дээ. Хөвшүүрэг авахын тулд. Яа оюун ухаанаар ээдэр сар байтал үр хүүхэд ч бас их ов залтай болцсон байд юм дөө. Ямар ч сургахтаа 3 арга туршаад нэг үйлдэл дээр алдааг нь засаж чадаагүй бол аргаа байн солиод бая. Чийж хөвч нөгөө талдаж хөвч. Эцэг хүүхэд хоёр бол биенийхээ дээр гарах гэж үзэлцэх тулаанд аль альнийгаа хөгжүүлдэг хорвоо. Тэгтээ тийм үү эдисийн хохирол гаргахгүй ухаанаа уртыг уралдуул. За бас нэг юм асуулт байна. Нөгөө илүүрхсэн, дутуурхсан одоо хичээлтэй холбоотой юм байна болдно. Илд бусдын байр суурийг үгүйсгэх зорилгоор хамтгаар шийдсэн хүнтэй хэрхэн харилцах вэ гэж. Хэд боловсон харьц гэж байгаа. Хэд боловсон харьц. Илд чамаа гэдэг тийм үү? Илүүрхэн доромжлох тийм үү? Дарангуйлах харилцаан дээр хэд боловсон харилцаа гаргаад ирж байгаа. Угаасаа чамааг уурлуулах гэж л тэгж харьцаж байгаа нүнэн. Тэгэхдээ сэтгэл хөдлөлөггүй боловсон харилцаа тэр хүнийг өөрийг нь санамдраад гээ. Чадварлаг байдал боловсон байдал хоёр уялддгийн хувьд боловсон харилцаа ямар ч бүтүүлэг харилцааг давж гардаг. Ухамжтай юу. За тэгэхээр энийг санаатал байна л да. Энд жишээлбэл илд илүүрхсэн яриаг амнаас унах үг бүртээ шингэн байгаа хүнтэй хэрхэн харилцах вэ гэдэг чинь өмнөхийг арай өөр өнгөөр л хэлсэн байна гэсэн юм байна. Тэгэхээр чигтэйхэн сайхан боловсрон хүн харилцах юм зү. Яаж энэний дургуг хүргэж хит боловсон хатан хаан ноён хаан шиг бие авч явах уу гэж бодож байгаа тарьчих. Тэгэхээр тэр чи бухимдаад байгаа бухимдалч л задарч байна. Нөгөө хүн чамд тийм үү? Чамдаар дарж өөрийгөө өнгөрөх гэж байгаа сэтгэл зүйч унчих нь айл талаа ангаагаад дуустдаг байхгүй. Хэлэх үгүй болно гэдэг чинь тэгэл ялалт шүү дээ. За тэгээ эний чинь бол гэргээ дээр их хэрэглэнэ. Би бол яад бол намайг одоо нэг илт дарангуйлах хүмүүс чинь манан ажилчид хаадаас илүүтэй манай гэргээд байдгийн хүн. За хатан таны үгээр болгоё. Тэгээд хөслөө нарийн тоочж зардал мөнгө хэдий орох цаг хугацаа хэдий байхыг тогтон хайрлнаа гэд. Тэгэхээр яаж маяглаад байгаа ингээд аминда дотн болоод буугаад ирэн шүү дээ. Тэр өндөрөөс зандарч агаад. Тэгээд таны талаар болохын тулд би төсөв батлах хэрэгтэй байна. Хадагтай гэж. Миний мөхөс би ойрын 2 сард хааны албаданд ихээ цаг зарцуулах тул таны хүслийг огоор болгох вэ гэж имэт хийж байна. Угаасаа дотн хүн чинь чамд илүүрхэж байвал дороо буугаад өгч. Чамаар сэтгэлийн хөг хийж өөрийнхөө тачаалыг дүүргэдэг хүн бол тэдгээр үгийг ойлгож чадахгүйгээр дараагийн нүүдэл дээр унчих.
Ийм л амархан арга. За тэгээд цааш нь ийм асуулт асуусан байсан байна. Царайны сайхнаар цайж чанахгүй гэдэг үг хэллэг одоо иймэрхүү утгаас үүдэж гарсан байх нь тийм үү гэсэн байна. Царайны хүний цайж чанаад жоохон харигсаагүй юу? Царайны цай Нүүр та нар харин жоохон харигсаагүй юу? зандалч нөө гэж. Түрүүн чинь намайг хүүхдээ зодлоо гэж загнаад байсан чинь өөрөөсөө харин хүний царайгаар цайж чанаад Иувуу гараад байна даа. Царайны сайхнаар цайс үлдэхгүй. Нэр тийм юм биш. Баблаа юм. Царай мотогоор тэгтээ цайсэлж бас олох юм байна. Ой чи өөр нь хүний царайгаар цайж чадах ямар хэрэг байна. Мэдхгүй нэг ухаантанд ингэж хэлсэн билгүү дээ. Танаа үед цаг ингэж хэлдэг байсан үгүй юу? Энд ч жоохон хожуу гарсан хэллэг л дээ. Тийм үү? Тийм. Бид нар чинь нөгөө үйлдэлийн үр дүнг тодтогох цаг үе байсан учраас иймэрхүү гарч байгаагүй. Яг жаахан хожуу. Нөгөө зочлох гээчлэх яс илүү дэлгэрэнгүй амар амгалан цаг үед чинь энэ үг чинь гарч ирнэ шүү дээ. Цаг хугацаагаар тооцвол. Тийм биз? Тэгэхээр чинь сайхан айлын тийм үү сайхан гэргийн царай харж агаад цай ууна гэдэг ямар сайхан тийм үү? Зүсгүй эмэгтэй хүнийг царайг харж байгаад хялам цалам гэсэн нүдэн дээр аяг цай болгочоод гарах ямар хэцүү. Тийм биз? Тэгэхээр эмэгтэй хүний гоо үзэгслэн ямар ядаргатай юм бэ? Хаана юм орлоо та? Одоо эмэгтэй хүний гоо үзэгслэн бол хоол унд чимэглэнэ. Амт чанар оруулна. Тэмэг гэдэг байгаа юм биш үү? Цай чанахлаар царай идэг вэ гэдэг юм биш үү? Тийм. Найланхаа сайхан ааш ухтан өрөөх тийм үү? Гэлбэдэн аашлах тэр айл чинь яг цай хоолн дээр бол мөн их нэмэртэй шүү. Тэгэхээр магадгүй цай чанахгүй ч гэсэн цайны орцонд бол орж болох гээд байна шүү. Тэгээд бодоод үзэлтэй. Халтар гартаа цай чунж байгаа нэмэгтэй хүн. Сүмбэн цагаан хуруугаараа цэвэр цэмцгээр гараараа цай чунж байгаа эмэгтэй хүн хоёрын орц ямар байх вэ? Гарын орцоо. Тэгэхээр харагдах төр төрх бол амьдралд нэн чухал. Зарим харагдах төр төрх үйлдэлд жор болж ордог. Жишг нөгөө одоо танаа цаг үед байдаг үлгүүрийн мэрэгжил байна шүү дээ. Хувцаж өмсөж үзүүлэх үлгүүрийн мэрэгжил. Дуурлаа тэр чинь загвар өмсөгч гэдэг. Үлгүүрийн мэрэгжил. Өнний мэрэгжил. Манайхаар бол бүр бид нар чи өнөндөө хувцас уулгдаг байсан бол өнний мэрэгжил. Ямар гоё өнөө вэ? Ямар гоё үлгүүр вэ гэдгээ харуулдаг мэрэгжил. Загвар бол голлон зүс шүү дээ. Загвар өмсөгч нарыг та үнэ явахтай. Нэрч мэм байхгүй бөхсөхгүй. Шулуун уртахлаа тэгээд байгаа юм уу? Өнөр өн ч юм уу? Яахлаар энд гачийн тархинд ч орж ирдэг байна. Танай мэрэгжлийг хараад тэгжил бодсон юм чинь. Өн бишээ бурдаа тэр чинь загвар өмсөгч маш өнжих гэж. Эсвэл өлгүүрж их мэрэгжил. Тэр чинь хувцсыг амжилж байгаа байхгүй ингэж савлж яваад. Хувцс амжилахын тулд дотор нь амьд өлгүүр хэрэгтэй учраас тийм бэ. Хувцсыг амжилахын тулд амьд хүнээрээ тэр чи өлгүүр хийж байгаа байхгүй юу? Тийм байна. Ингээд нэр танай цаг үе тийм байсан уу? Хувцс амжилдаг өлгүүр. Харин хэлээд шүү дээ. Манай цаг үед л өнөр хийдэг байсан. Өнийг ингэж дээлийг ингэж ингэ дэлгэж тавьчаад тийм үү хоёр талаас нь ингэж хүн бариад ийм сайхан дээлээ гэдэг байсан чинь одоо бүр дээлийг хүн өмсчихэд ийм сайхан дээлээ гэдэг болчихсон байгаа. Би өнний мэрэгжилгээд байгаа байхгүй юу? Биднэрт бол тухайн хувцсыг өмсөж байгаа анх хүн чухал байдаг. Ийм учраас тэр уралсан хувцсыг хүн өмсдөггүй. Ойлгож байна уу? Би ойлголоо.
Тэр хувцсыг худалдаж авахлаар яг цоо шинээр нь өмсөх гэдэг тийм үү? Тэгэх гэж байна. Гэтэл одооны нөгөө Өнжих өнднүүд хүний хувцас өмссөн хувцас өмсөх гэдэг. тэгэхээр тэрнийг худалдаж авахгүй шүү дээ. Тэр зүгээр ийм хувцс байдаг шүү гэж Яг танах нөө олонгоор үйлдвэрлэдэг учраас тэр л дээ. Олонгоор үйлддэг учраас манайх ч нэг ганцаар үйлддэг учраас нэг үн дээр байж байгаа тэр үннийхөө хувцсыг зордог цаг үе шүү дээ. Тэгэхээр нөгөө гой дээл уралцсан хүн чинь нөгөө үнэнд ингэж өгдөг гэж сайхан бүчилчээд тэгээд хоёр талаас нь хүн өргөд ингэж тойрч харуулдаг байхгүй. Ийм сайхан сувдан цэцэгтэй дээлвэн ах хайтан хаддагтай гоёмс минь гэд тэгэж арилждаг болохоор манай цаг үеийн унжих мэрэгжил. За. За өнөөдөртөө ингээд болъё. Болцсон уу? Өнөөдөр нөгөө арвин их хүнтэй хуурчилж яриад. Харин тэглээ ядарч байна. За дээрээс нь хоёр сургалт явуулж гисэн учраас ам хатаад тамир муудаад байна да. Өгнөхөн ч гэсэн хөгжилтэй байсан гэсэн бодож байна. Одоо сайхан агт шаргалаа угаад гэж яхан амардаа боорлоо. За тэгээ. Эсвэл тамхиа сайхан баагуулаад ч юм уу тийм ээ. За тэгжиж болов. Тий. Энд нэг юу вэ? Нэг сэдв ярих уу? Үгүй. Тий. Өнөөдөртөө ингээд амар. За өнөөдрийн сэдв бол ерөнхийдөө өчигдрийн илүүрхэх ба дутахтай холбоотой яриа байлаа ингээд. За. Маргаатар ярих сэдвт зориулаад манай хүүхдүүд одоо ийм юм яриулмаар байна. Ингэж боддог шүү гэд тийм үү. Яг 10-аад өгүүлбэртэй сэтгэгдэл биччихье. Хаана? Энэ дээр юу? Тий, яг энэ дээр. Яг энэ постнд. Тий, 10-аад өгүүлбэртэй. Өөрөөр хэлбэл ийм асуудал дэвшүүлж байна. Яагаад ингэж асуух болсноо багхан тайлбарлаад нэг 10-аад өгүүлбэр. Тийм үү? Тэгвэл энийг хариулаач гэж ганц өгүүлбэрт хариулахгүй. Тэгэхээр яагаад энэ асуултыг асууж байгаа вэ гэдгээд дэлгэрэнгүй тайлбарлалцсан үед. 10-аас их байх юм бол бас тоолохгүй. Тэгээд маргааш сэдвээ тэндээ сонгоё. Маргаашаагүй. Тэг. За тэгээ. Бөө ярихгүй, түүх ярихгүй, хүний зан чанар, амьдралын одоо хот жорны тухай ярьж байгаа шүү. Тэ нөгөө дүгнэлт маягаар ярьж байна уу та? Тэгээ маргаадаар бол ерөнхийдөө дүгнэлт ярих учраас энэ хүүхдүүдийг за яг ч дүгнэлт биш бас шин сэдв гаргаж ярьж магадгүй байд. Энэ зам байдалтай хамаатай, хүний энэ авир ааштай хамаатай, хүний хандлага чиглэлтэй хамаатай тийм асуулт бэлдэж байгаарэ. Тэндээс маш сонирхолтой гин төвөрлөж маргаадаар ярья. Өглөөний 7 цагаас хүртэлх тийм одоо бичвэр дээр яри. Тэрнээс хойш бол амжихгүй байна. Хит олон болчихвол бид хоёр. Тэгэхэд олон болчих. Яг цуглуулах хугацаа нь өглөөний 7 цаг хүртэл тийм зүйл гаргаж ирж болно. Тэгээд маш сайхан асуултаа сурталчлах юм бол хариулна шүү дээ. Тийм биз дээ. Тэр чинь нэг асуулт 10 тайлбар бичнэ шүү дээ. Өө та энийг л хариулж өгөөрэй гэж асуузал хэрэглэнэ гэсэн үг. За тэгэхээр сэтгэлтэй холбоотой зүйлүүд ахна тийм ээ. Тэр мэдрэмжээ яаж мэдвэ? Сэтгэлтэй яаж мэдвэ? Үлгүүрийн мэрэгжил яадаг гинэ. Үлгүүрийн мэрэгжил хаана? Тэр үлгүүрийн мэрэгжилтэй чинь нэ штэ. Бүр дотгоор хувцастайгаа яваад байдгийг байлаа штэ. Ичидгүн баг та. Бид нар чинь нөмгөн дээлтэй гараагүй юу ичиж өгөх гээд байдаг байсан чинь. Ичгүй нөмгөн явахаасаа ичихгүй юм. Ичгүй. Тэр чинь одоо мод байхгүй юу? Мод гэдэг чинь завгар одоо тэр сайхан гоё гэсэн үг. Гэхдээ гадуур нь ядаж торон дээл өмсүүлчих болдгоо юм уу? Тортой явдаг штэ. Тэр нөгөө танд үзүүлсэн чинь юу аахгүй юу? Нөгөө сахиусан тэнгэрүүд ингээд яахаараа нүцгэл ахиусан тэнгэр байдаг. За дэш очиж байгаа юм чинь тэгтээ тэр бол хувцсгүй үстэй та нар чинь хувцтай байдаг. Хувцас байхгүй бэлгүй ч юм чи. Тэгээ тэрний чинь бодоод бас хувцсансан байна гэсэн үг шүү дээ бодлоо. Хэрвээ сахиусан тэнгэр их юм бол ингээд юм гэрлийн чийдэ бомболгонууд ингэж явуулах хэрэгтэй.
Яасан. Өнгөн гинөө. Тий, өнгөн бомболгнууд. Яг сахиусан тэнгэрийн бодит хэлбэр чинь тийм зүйл шүү дээ. Бөмбөг шүү дээ. Бөмбөг. Гэрэлт бөмбөглөгүүд. Тийм. Тэгэхээр чи сахиусан тэнгэр гэхээр чи гэрэлт бөмбөглөгнүүд явах явдал. Яа хараа шалдан хөөх явж Тэгвэл одоо юу сахиусан тэнгэр чинь сахиусан тэнгэр гэхээр хөвчл эмэгтэй гүн хэлж байгаа юм. Үгүй манайхтэй нь яачаад байгаа юм. За тэгвэл та сахиусан тэнгэр үү? Би сахиусан тэнгэр мөн шүү дээ. Би чи хөөгийн бөмбөлөг шүү дээ. Тэг хөхөнгөө бөмбөлөг нь тий. Хөхөвтөр. Хөхөвтөр гэрэлтэй тий. Тэгэхээр таны ч одоо та бүрк юмнууд чинь бүгдээ сахиусан тэнгэр гэхэлэр 90 минь ялахгүй төвхтэй юм шүү дээ. Бид нар чинь сахиусан тэнгэр гэхэлэр чинь гоё эмгтэйг нь хэлээд байгаа байхгүй. Гоё эрэхтэй байж болно шүү дээ. Хэвлийн цагаан зураас нь тодорсон тийм үү? Тэгээ хэвлийн татлаг 6 булчна нэг гэлтийгээ гараад ирсэн. Яргаа булчингууд нь яацаагаа далны булчин сэрвээгээ доловч мэтийг өрлөж байгаа эр хүн чи сайхан штэ. За бөмбөлөг очоод олон долоо юм яриад байгаа. Бочод авахгүй штэ танд. Зодоо ахтал дэсэн. Цагийн сайханд байсан. Гэтэ 80-аад нас яаж болчихтой ч яах вэ? Шар арьсэл үлдсэн. За сахиусан тэнгэр минь одоо жаахан амар. За манайхаа сайхан амарцгаагаарэ. Маргааш өдөөний 7 цаг хүртэл асуулт асуугаарэ. Тэгээ маргааш 12-оос өмнө лайв хийн. Тэгээ бид 2 хоногтой бас ажил ихтэй байгаа учраас тасалдах байхаа. За ингээд зөв